За сайн уу залуусаа шинэ лонгийн мэндийг хүргэе. Тэгээд ханшийн тамга бүгдээрээ эхэлцгээе. За ойрд weekly forecast оруулаагүй. Өнөөдөр жоохон дэглэрэнгүй бүгдээрээ яриад явчих тий. За алтнаасаа эхлэе. Алтны хувьд weekly time frame downtrend-ийн хөдөлгөөнтэй. За тэгээд downtrend-ийн хөдөлгөөн нь нэг удаа импульс хийчээд retracement-ийн хөдөлгөөнтэй яг одоогийн байдлаар явж байгаа. За тэгвэл яг трендээ бид нар яаж харж байгаа нөхөр энд импульс яваад retracement яваад импульс яваад доошоогоо одоо бидний хэлдгээр чөөч гэж нэрлэдэг шүү дээ тий. За энэ тренд өвдөрсөн. За тэгээд даун тренд руу эргэсэн гэж үзэж болно. За тэгээд даун тренд руу эргэснийхаа дараа retracement-ийн хөдөлгөөн хийгээд retracement-ийн хөдөлгөөн хийснийхаа дараа буцаад одоо импульсийн хөдөлгөөн явах уу үгүй юу? За энэ ёроол руу явах уу үгүй юу гэдгээ. Ер нь бол одоо шит гэд байж ийн гэсэн үг. За тэгээд яг хөө энд үүссэн одоо хүчтэй зүү байгаа шүү дээ тий. За энэ зүг харах юм бол ер нь алт маань за өсөхгүй нэг хэсэгтээ унах магадaltaй юм шиг яг weekly time frame дээр харагдаж байна. За тэгвэл daily руу бүгдээ харцгаая. Day дээр болохоор ер нь бол нэг амар юу байхгүй шийд байхгүй одоо weekly-гийн retracement-ийн хөдөлгөөнийг одоо daily дээр хийчихсэн байдалтай. За тэгээд daily-гийн хувьд бол тэгвэл бид нэр хэрхэн одоо зурж болох уу гэхээр угаасаа энэ дээр даун тренд руу очоод retracement impulse за тэгээд энийг бол яг breakout хийсэн гэхэд хэцүү яг double top гэж нэрлэдэг шүү дээ хос орой үүсгээд за тэгээд доошоо унж байгаа буюу энийг бол нэгээр авч болно гэсэн үг. За тэгээд нэгээр авахдаа энэ ёроолыг сэтэлсэн учраас бидний үж үзэхгүйгээр хөдөлгөөн ахаад унах магадaltaй байна. За тэгвэл энэ дээр яг хөдөлгөөнийг хэрхэн зурх уу гэхээр эндээс хараа ингээд доошоо ороод ирсэн. За тэгээд одоо retracement өгөөд доошоо орж ирэх магадaltaй гэж миний хувьд бол харж байгаа. За яг техник шинжилгээний хувьд бол ер нь иймэрхүү одоо зүйл гарна гэсэн үг хараа ийм. За тэгээд энд үүссэн ёроолуудыг сэтэлсэн учраас юу гэж үзэхгүйхээр алт одоо ер нь бол унаж магадгүй. Тэгээд унахтаа одоо унахынхаа өмнө retracement-ийн хөдөлгөөнийг хийж ийн гэсэн үг. Тэгэхээр яг энд үүссэн одоо маркетинг процесс дээр бид юу гэж үзэхгүйхээр за эндээс одоо доошоо импульс орж ирээд за үүний дараа retracement өгөөд за энэ retracement өгснийхаа дараа доошоо унах уу үгүй юу гэдгээ шийднэ гэсэн үг. Тэгэхээр энийг унах уу үгүй юу гэдгээ шийдэхдээ бид нар хэрхэн мэдэх боломжтой вэ гэхээр ер нь бол энд үүссэн сүүлд үүссэн энэ өндөр ёроол сэтэрсний дараа бид нар доошоо унана гэдгийг мэдэх боломжтой гэсэн үг. Яг confirmation entry ярьж байгаа шүү. За тэгэхээр confirmation entry-ний хувьд бол энийг сэтэлсний дараа л бид нар доошоо унана гэж үзнэ гэсэн үг. Тэгэхээр одоо бол яг golden дээр sell ороход хэцүү. Sell-дэх ямар нэгэн одоо нөхцөл үүсээгүй байгаа гэсэн үг. Тийм учраас яг swing trader-уудын хувьд бол яг доошоо хараад за ер нь short хийндэ гэж бодож иж болох ч гэсэн яг day trade хийдэг болон scalp барилж хийдэг хүмүүсийн хувьд бол алтан дээр short орох болоогүй гэсэн үг. Тэгэхээр яг тухайн өдрийнхөө тухайн цагийнхаа тренд болон одоо price action-уудыг хараад бид нэр яг ийм одоо маневртай арилжаануудыг хийгээд явна гэсэн үг. За тэгвэл эх 7 хоногт ер нь бол энд үүссэн 2596 гэдэг ханшийг сэтэлж орж ирэх юм бол юу болох вэ гэхээр доошоогоо алт маань явах боломж байна. За тэгээд бүр цаашлаад хэд хүртэл явах боломжтой вэ гэхээр 2478 хүртэл явж болно. За эхний ээлжинд бол 2555 хүртэл явж болно. 2555. За үүний дараа 2477 явцаа алт маань унж орж ирэх магадaltaй харагдаж байна гэсэн үг. За тэгвэл өдрийн арилжаа болон scalp арилжаануудыг бид нар хэрхэн хийх юм бэ? За үүнийг хийхийн тулд бид нар цагаа өөрчлөх ёстой. За 4 цагийг харцгаая. 4 цагийн үндсэн трендийг харах юм бол uptrendтэй явчих. За тэгээд uptrend руу хизээ шилжсэн бэхээр яг үнэндээ uptrend маань энэ оройг сэтлэл 4 цаг up руу шилжсэн гэсэн үг. За тэгэхээр энэ 4 цагийн одоо ап руу шилжсэн гэдэг шалтгаан нь юу вэ гэхээр өргөжлүүлээд алт өсөх магадaltaй. За тэгээд өргөжлүүлээд алт өсвөл одоо хаанаас өсөх боломжтой вэ гэдгийг бид нар тооцоолоод энэ дээр дахиад нэг удаа long арилжаанд орж болж байна. За энэ бол бидний day арилжааны төлөвлөгөө байх нь. За тэгэхээр үндсэн том цагууд маань даунтаун мөртлөө жижиг цагууд аптай байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бидний хувьд бол хэрэв buy арилжаанд орохыг хүсэх юм бол жижиг цагууд маань буцаад дээш эргэлээ шүү гэсэн дахиад өгсөний дараа бид нар арилжаанд орвол зүгээр гэсэн үг. За тэгвэл одоогийн байдлаар 4 цагийг бид нар хэрхэн зурх боломжтой вэ? Гэхээр
Ингээд за эдэр баг нэг орой. Тэгэхээр ер нь бол нэг ийм муухай юм болцсон. Яг энэ дээр бол ингээд тэгээд доошоо яваад ер нь бол шууд дээш орцсон. За тэгэхээр одоо бид нар ретресентийн хөдөлгөөн хүлээж аваад энэ импульсийн хөдөлгөөн багш 4 цагийн энэ импульсийн хөдөлгөөний төгсгөлийг нь бариад ахаад баядаж болно гэсэн. За тэгвэл баядахдаа эхний ээлжинд та хүрэх боломжтой гэдгийг бид нар харах хэрэгтэй. Энэ дээр бол өмнөх оройны даралтын зон дээр орж ирсэн байна. За энэ ёроолуудтай хамт авчиж болох юм. За энэ өмнөх оройны даралтын зон дээр орж ирээд за энэ дээр weak үүсгэсэн буюу за буцаад ретресентийн хөдөлгөөн орлоо шүү гэсэн тохиог энд өгчихсөн. За тэгээд ретресенд ороод ирчихсэн. За тэгээд одоо энэ ретресентийн хөдөлгөөний төгсгөлийг нь бид нар ашиглаад буцаагаад өмнөх орой руугаа баядаж болж байна. Мөн цаашлаад бүр ийшээ. За энд орж ирсэн. Тэгэхээр за яг үнэхээр аюулгүй байдлаа бодоод 2680 гэдэг ханш руу бид нар баядаж болж байна гэсэн үг. Тэгэхээр ийшээ баядахын тулд импульсийн хөдөлгөөн аль хүртэл орж ирэх боломжтой вэ гэдгийг бид нар ретресентийн хөдөлгөөн шүү. Аль хүртэл орж ирэх боломжтой вэ гэдгийг бид нар одоо тооцоолно гэсэн үг. За ийшээ гэвэл хасах 27-г ер нь бол зааж байгаа юм байна. Тэгэхээр хасах 61.8 буюу энэ гүн рүү ороод ирэхэд бол ер нь асуудалгүй. За энэ гүн рүү орж ирвэл уулын зүгээр. Яагаад гэвэл энд юу байгаа вэ гэхээр хүчтэй одоо дэмжлэгийн зоонууд байгаа. Тэгэхээр за энэ илүү том цагуудын зоонуудаа устгах чи заяа. За энэ дэмжлэгийн зоон руу орж ирээд эндээс хэрэг буцаад эргэлээ шүү гэсэн тохиог өгөх юм бол бид нар алтыг энэ хасах 27 гэдэг рүү одоо лонг харж болж байна. Тихгүйгээр тренд ирэхгүйгээр тэр чигээрээ доошоо ороод ирвэл энэ ёроолыг сэтэлсний дараа ретресентийн хөдөлгөөнөөс шорт харж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар бол алтан дээр ямар ч нөгөө шорт харах боломж бол байхгүй. Харин лонг харж болж байна гэсэн үг. Бүр одоо ретресентийн хөдөлгөөн гүн орж ирээд бүр доошоо ингээд гүн ороод ирвэл бид нэр өмнөх орой хүртэл харна шүү заяа. Дахиад дээшээ харахгүй. Энэ өмнөх оройг ахиж шалгаж магадгүй гэж харна. Харин ийм гүн биш. За жишээлбэл эндээс 2622 гэдэг ханшаас бүр доошоо ороод ирэх юм бол бид нэр лонг орвол өмнөх орой хүртэл буюу 2663 хүртэл харна. Харин гүн орж ирэхгүйгээр тий ийм Fibonacci-гийн нэг 61.8 эсвэл 50 level дээр ороод ирэх юм бол бид нар дээшээ хасах 27 буюу 2683 руу харж болж байна. За тэгэхээр ер нь 7 хоногийн чарт учраас 4 цагаас урагшаага нэг амар оруулахгүй байв бүгд заяа. Тэгэхээр 7 хоногийн бид нэр одоо таанго хийж байгаа учраас алтны хувьд бол яг ийм хөдөлгөөн орж ирэх магадaltaй. Хэрвээ эндээс жижиг цагууд дээр тренд эргээд за эсвэл candle-аар одоо bounce хийх юм бол бид нар юу гэж үздэг вэ гэхээр дээшээ хөдөлгөөн явах нэ гэд баядах нэ. Харин энэ чигээрээ явсараа байгаад өмнөх энэ ёроолыг хэрвээ сэтлэх юм бол юу гэж үздэг вэ гэхээр сэтлэх юм бол алт ер нь бол том цагийнхаа засварын хөдөлгөөнийг дуусгаад импульсийн хөдөлгөөн эхлэх гэж байна гэдэг тохиог аавна гэсэн үг шүү. За алтны хувьд бол ийм юм. Тэгэхээр бидний хувьд бол маргаашнаас эхлээд ер нь бол унж ирэх нь хүлээж аваад лонг ороход бэлдээд өөрсдийнхөө одоо confirmation entry-нуудыг хүлээнэ гэсэн үг байна. За дараа нь долларын индекс. За долларын индексийг ойр яг юм чи ярьчи. За би ойр зөвхөн одоо алтан дээр арилжаад байгаа. Тийм учраас бусад фэйрүүдээ бас юу болж байгааг сайн мдээгүй явж байна. Тэгэхээр одоо би өөртөө бас одоо шинжилгээ хийгээд харна гэсэн үг шүү дээ. За тэгвэл weekly time frame маань uptrend-ийн хөдөлгөөнтэй. За uptrend-ийн хөдөлгөөн нь маш хүчтэй импульсийн хөдөлгөөн явж байна. За мэдээж хэрэг ерөнхийлөгчийн сонгуул энтрээс холбоотой дээрээс нь нөгөө оны сүүл энтер гэдэг утгаараа тий оны ихэнх гэдэг утгаараа. За хамгийн сүүлийн импульсийн хөдөлгөөн дээр Fibonacci татаад гэхдээ эн чинь баг ингэж татах хэрэг байна уу? Энд нэг юу өгсөн юм биш. Retracement ингэж татах юм байна. 50 level гэхэр чи хасах 45 хүртэл явах боломжтой харагдчих. Долларын индекс. Ахаад эх 7 хоногт өснө гэсэн үг. Ханаагүй байна. Хөдөлгөөн ханаагүй байна. Тэг ялгаагүй. Наараа яг ялгаагүй нэг төвшинл зааж байна. Тэгэхээр ер нь бол яг хэмжээ нь бол гүйцээгүй. Алтны хөдөлгөөн долларын индексийн хөдөлгөөн бол ханаагүй ахаад өсгөр биш үү. За тэгээд өсөхдөө хасах 45 гэдэг багада одоо зон руу өснө гэхээр энэ ёроол руу л орж ирэх юм байна да. Энд байгаа одоо хэмжээг гүйцээгээд тэгээд энэ ёроол орж ирэх гэдэг гэсэн. Бараг ингэж орж ирэх гэдэг. За тэгэхээр энэ ёроол болон орой руу л ер нь бол ороод ирэх байх. Тэгэхээр долларын индекс бол өсөлт бол ханаагүй эх 7 хоногт өсөх юм байна шүү. За тэгвэл daily харцгаая. Daily дээр импульсийн хөдөлгөөнтэй. За retracement хөдөлгөөн орж ирсэн байдалтай. За тэгээд retracement хөдөлгөөн орж ирэхдээ бас хэд level дээр нь харъя хөтер. За retracement хөдөлгөөн
орж ирээд Fibonacci одоо хангалттай нэг амар 23.6 бол орж ирсэн байна. Тэгэхээр одоо эндээс ойсон ч гэсэн за 50 левелээс ойсон ч гэсэн ер нь бол ялгаагүй л зааж энэ дөө. Тэгэхээр яг харахгүй долларын индексийн ханш бол яг баг хүрхэн ойлгомжтой ханш нь 110 гэдэг ханш. 110 16 гэдэг ханш руу баг ойлгомжтой биш юм байна. За. Тэгэхээр ойлгомжтой гэдэг нь ер нь бол магадлал 60%-аас дээш л гэсэн үг. Тэгэхээр долларын индекс өснө гэж бодоод бусад доллартай ослуудыг унана гэж бодох нэ. За евро долларын хувьд даунтрендийн хөдөлгөөнтэй. Даунтрендийн хөдөлгөөн нь ретресэнтийн хөдөлгөөн орж ирсэн байдалтай. За тэгээд аль хүртэл явах вэ? Weekly харъя. Weekly дээр мөн даунтрендийн хөдөлгөөнтэй энд угаасаа уналт гүцээгүй хангалттай доош унаад орж ирэхээр харагдаж байна. Daily time frame мөн адилхан даунтрендийн хөдөлгөөнтэй. За энэ гой хоостон зай байна. За тэгэхээр баг энэ ийшээ угаасаа бараг л ороод ирэх юм байна да эх 7 хоногт. За ийшээ орж ирнэ гэхээр иймэрхүү зай шүү манайхаа. За Fibonacci одоо татна. Импульсын эхлээс төгсгөл хүртэл Fibonacci татлаа. За одоогийн мэдлэр 38.2 арай хүрээгүй явж байна. За нэг 50 левелээс ойлоо гэж бодоход өмнөх ёроол руу. За ханш бол 1 бүхэл 0.88 гэдэг ханш руу очих нэ. За евро доллар ер нь бол шинжлэх шаардлага байхгүй. Ойлгомжтой харагдаж байна. За би тэгвэл трендийг зураад өгөх үү. За тренд хэрхэн явсан бэ? За энд ингэж яваад доошоо яваад энд ингээд буцаж орж ирэхдээ сэтэлж чадаагүй. За тэгээд баг энэ импульс чинь энэ чигээр явж байгаа юм шүү дээ. Энэ евролог сэтэлж чадаагүй гэхээр одоо л дөнгөж ретресэнд орж ирж байгаа юм шүү. Тэгэхээр манайхаа тренд ингэж зургаж шүү. Одоо энэ ретресэнд эндээс ч байсан хамаагүй. Энэ бол хаанаас ч очиж болох юм байна. Энэ хараа. Би сая буруу харсан юм. Энэ зүг сэтэлж чадаагүй энд нэг үүссэн учраас за тренд бол яг үндсэн тренд маань ингэж зургаж шүү. За дахиад би харуулъя заяа. Дээрээс явлаа. Ингээд. За энд нэг импульс, сүүлийн импульсын тэгдээд энд ретресэнт хийгдээд за тэгээд хүмүүс одоо ингэж зурна штэ. Ингэж зурх нь буруу болчих гэсэн үг. Ингэж зурхгүйгээр шууд одоо энд импульс явж байна. Яагаад гэвэл энэ зүг энд одоо сэтэлж чадаагүй учраас энэ бол нэг импульсийн хөдөлгөөн гэж үзсэн. За тэгэхээр нэг импульсийн хөдөлгөөн одоо ретресэнтийн хөдөлгөөн хэрэг орж ирэх юм бол энэ оройнуудын одоо даралтаас ч юм уу хаанаас ч орж иж болно шүү дээ. Тэгээд доошоо ер нь бол явах нь ойлгомжтой. Мэт харагдаж байна. За тэгэхээр манайхаа энд үүссэн импульсийн хөдөлгөөн одоо энд үүссэн импульсийн хөдөлгөөн байгаа шүү дээ. Энэ импульсийн хөдөлгөөн чинь ретресэнтийн хөдөлгөөн хийхдээ энд байгаа одоо нам оройнуудыг одоо сэтэлж орж иж болно. За ингэж сэтэлж орж ирэхэд юу гэж үзэх вэ гэхээр нөгөө яг доовоо бүгдээрээ сайн судлаагүй анхлан сурж байгаа хүмүүсийн хувьд бол аптренд руу эргэжлээ байдэ гэж бодоод байдаг. Гэхдээ бидний үндсэн эсвийн хай чинь энэ дээр байгаа байхгүй. Тийм учраас энэ орой стрего тохиолдолд яг аптренд руу эргэсэн гэж одоо бодож болохгүй. Тэгэхээр энэ одоо орой стрего тохиолдолд бид нар ямагт сэл харсаар байна гэсэн үг. Окей. Тэгэхээр евро ST-ийн хувьд бол яач ч утсан. За энэ ёроол руу бид нар эх 7 хоногт арилжаанд орох нэ. Ишээ орох юм шүү. За юм байна. За евро долларын дараа бүгдээрээ биткойн дээр нэг гоо шинжилгээ хийчихэд та. Weekly uptrend хөдөлгөөнтэй. За ретресэнтийн хөдөлгөөн орж ирсэн. За ретресэнтийн хөдөлгөөн орж ирэхдээ өмнөх swing low-ийн одоо дэмжлэгийн зоон дээр орж ирсэн. За ингээд дэмжлэг дээр орж ирсэн. За тэгэхээр энэ ёроол сэтэрхүү үгүй юу гэдэг нь амар чухал байна. Яг л weekly-гийн swing low гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэг энэ ёроол сэтэрх юм бол weekly downtrend хөдөлгөөнтэй болоод downtrend хөдөлгөөнтэй болсноороо энэ орой хүртэл унчгаар байна гэсэн үг. Багада. За энэ орой хүртэл унах гэх юм бол 72 мянгаар орж ичсэн. Гэхдээ яг хөрөнгө оруулагчдын хувьд бидний хувьд бол яг биткойн худалдаж аваад дарья яг арилжаа биш. Дарья гэсэн хүмүүсийн хувьд бол амар тааламжтай нөхцөл байдал. Яг одоо худалдаж авах хэтэрхий өндөр үнэтэй байгаа учраас ийшээ ороод ирвэл тун таатай байна. Арилжаачдын хувьд ч гэсэн яг харахгүй трендийн дагуу арилждаг юм чинь ороод ирвэл бид нар шорт арилжаанд орчих болж ир гэсэн үг. Гэхдээ одоохондоо яг орно гэсэн үг биш үү? Спорт зон дээр байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өсөх магадaltaй гэсэн үг. Энэ сэтэрх юм бол манайхаа тий. Энд байгаа зон сэтэрх юм бол доошоо явчихна гэсэн үг юм. За ядаж ингэж зурхгүй тэгвэл ойлгомжтой юм уу? Доошоо явчих боломжтой. Тэр бол биткойныг одоо болтол лонг харж ивэл зүгээрээ. За дээлийг харах юм бол за үндсэндээ энэ спорт зон маш чухал байна. За тэгээд swing low-ыг харах юм бол мөн адилхан daily болон weekly-гийн swing low яг адилхан нэг зон дээр байна.
За яагаад ингэж зурж байгаа вэ гэхээр энд хамгийн сүүлд daily дээр impulse retracement impulse хийгээд за энд retracement хийгээд үүний дараа яг энэ дээр эдрийг баг нэг оройг авчвал зүгээр. Тэгэхээр өссөн лоо эндэл байгаа гэсэн үг. Тэгээд impulse яваад одоо retracement хийгдэж байна. Impulse хийгдвэл өмнөх орой хүртэл их нээлж идэв. Тэрнээс илүү явахгүй гэсэн үг. Харин буцаж орж ирснийхаа дараа дийш байгаа ахиж нэг явж болох юм. Тэгэхээр биткойны хувьд бол одоохондоо жоохон яг ийм тийм ихэд хэцүү байна. За тэгвэл одоо эндээс яг дээшээгаа буцаад өснө гэдгийг бид нар хэрхэн мэдэж болох вэ гэхээр бага цагийнхаа трендүүд одоо апруу эргэсэн үү үгүй юу гэдгийг харах нь л чухал байгаа юм. Тэгэхээр 4 цаг дээр бол иймэрхүү гэхэр чинь ч дээ. Биткойн дээр яг үнэндээ шийдэл алгаа манайхаа. За яг үнэхээр өслөө шүү гэдэг тохиогоо өгвөл энд байгаа оройг сэтэлжээж л за дээшээ болох нь удаа гэж харж болно. Тэгэхээр одоо бид нар яах ёстой вэ гэхээр за эндээс ингээ явсан. За эндээс retracement өглөө энэ хавьяас risk entry энэ оройроо өгөөд тэгээ энэ орой стрейт гараад ирэх юм бол яг стрейт гараад ирэх юм бол дээшээ өмнөх оройроо ингэж бид нар биткойныг эх 7 хоногт арилжиж болно. Яг одоо retracement орж ирж байна. За retracement-ийн төгсгөл хавьяас нь за daily дээр ирж штэ. Retracement-ийн төгсгөл хавийг нь бариад өмнөх орой хүртэл арилжаанд орчоод за өмнөх орой сэтэрчих юм бол retracement хүлээж агаад байдаж болж байна. Байдахдаа энд байгаа орой руу гэсэн. Окей. За биткойны одоо арилжааны төлөвлөгөө бол ингэж гарч байна. За pound yen-ийг бүгдээр нэг харчаа тэгээ өнөөдөр weekly forecast-ыг дуусгая. За хэдэн минут ирчихв? 16 минут ирсэн шүү дээ. За. За угаасаа downtrend хөдөлгөөнтэй retracement хөдөлгөөн орж ирсэн. Retracement хөдөлгөөн нь ямар ч юм явж байна. За баг ингээд за тэгээд pound yen гэхдээ би ойрд жоохон юугүй байгаа pound yen дээр жоохон онцгүй байгаа. Энэ ярууллаа. Энд байгаа swing low лээ. Энд байгаа swing low сэтэрх үгүйгийн дараа л бид нар бол арилжаанд орох үгүйг шийднэ. За тэгээд 4 цаг дээр арилжаанд орох ямар ч боломж байхгүй. Яагаад боломж байхгүй вэ гэхээр ингээд за тэгээд энэ оройг сэтэрсний дараа л арилжаанд орж болно. Тэгэхээр хэтэрхий хол зай байна. Яг эндээс бол risk entry бол хийж болох юм. Гэхдээ яг энд үүсгэсэн одоо candle-уудыг харахаар нэг амар дээшээ хүчтэй аваад явчихгүй байх. Ер нь retracement талд орж ирлээ. Тэгээд доошоо баг сэтэлчгэл харагдаад байна да. Тэгэхээр эх 7 хоногт бол ядаж энэ ёроол руу ороод ирэх л байх. Энэ нэвсийн ло бол нэг амар хүчтэй байж чадахгүй байхаа л гэж миний хувьд бол харж байна. За тэгэхээр энэ орой дээрээс баг цаг дээр дахиад тренд ченж хийх юм бол шорт орчиход ер нь бол буруутахгүй л харагдаж байна дөө. Pound yen дээр эх 7 хоногт шорт харуул зүгээр харагдаж шүү. За тэгээд ер нь юм байна. Ингээд ер нь ерөнхий хослуудаа бүгдээр ярьчлаа шүү дээ. Алтаа харцсан, алтны хувьд бол их ааш муутай байгаа шүү дээ. Манайхан мэдчихэж байгаа тийм. За ер нь бол доошоо харагдчихсэн мөртлөө яагаад алт ингээд өсч вэ гэхээр хэд хэдэн одоо хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт юу вэ гэхээр одоо хамгийн чухал зүйл нь оны одоо төгсгөл болон оны ихэнд алт өсдөг шалтгаан байдаг. За тэр нь юу вэ гэхээр яг улсууд болон ер нь бол банкуд тий алт нөөцлөдөг. За оны ихэнд заавал алт нөөцлөдөг. Үүнээс болоод алтны эрэлт өсөд тэгээд алтны үн өсдөг байгаа. Үндсэн тренд даун трендтэй байгаа боловч алт өнгөрсөн хоногудад тий өнгөрсөн хоногт ялангуяа өссөн шалтгаан нь л гэсэн үг. Тийм учраас би яг актем байгаа залуучууд бас хэлж байсан. Уул нь алтыг бүгдээрээ шорт харж байгаа. Доошо даун харж байгаа. Гэхдээ нэг аюултай зүйл нь юу вэ гэхээр оны ихэнд алт угаасаа өсдөг шүү. Тийм учраас яг тренд энэ төр жоохон эвдлээд тийшээ ороод ирж магадгүй гэж хэлж байсан. За тэрний дагуу ер нь бол явсан. За ингээд залуусаа та бүхэндээ амжилт хүсье. Нэрээ манай Alpha Traders Academy Discord руу нүүж байгаа. Тэгэхээр яг Alpha Traders Academy-д орж ирэхийг хүсэх юм бол над руу за Instagram-аар ч юм уу юу бичээрэй заяа. Чат бичээд за тэг мэдээлэл аваарай. За тэгэд бүгдээрэнд нь арилжаанд нь амжилт хүсье.